Монгол улс дэлхийн аялал жуулчлалын газрын зурагт өөрийн гэсэн байр суурийг аль хэдийн эзэлж, тухайлбал аялал жуулчлалын алдарт Lonely Planet Site заавал очиж үзэх улс орны нэгдүгээрт Монголыг нэрлэжээ. Монгол улсын засгийн газраас 2023-аас 2025 оныг Монголд зочлох жил болгон зарласнаар 2023 онд л гэхэд манай улсад 651,061 жуулчин ирж 1.3 тэрбум Америк долларын орлого оруулсан нь түүхэн дээд хэмжээнд хүрээд байна. Дэлхийд дахин Монголыг баялаг түүх, их эзэн Чингис хааны үнэт өв, нүүдэлчин соёлоор төсөөлдөг бөгөөд зорин ирж буй 3 жуулчин тутмын нэг нь Монголын түүх соёл, дурсгалт газруудыг үзэж сонирхохоор ирдэг байна. Монгол орны хэмжээнд зүүн бүс нутаг, энэ бүх өвийн үлгийн нутаг бөгөөд Монгол улсын засгийн газраас зүүн бүс нутаг, Хинти, Дорнод, Сүхбаатар аймгийг түүхэн аялал жуулчлалын бүс болгох шийдвэрийг гаргаад байна. Зүүн бүс түүхэн аялал жуулчлалын бүс нутаг болон хөгжнө гэдэг концепцийг засгийн газраас дэвшүүлж байгаа. Түүх соёлоо хамгаалж чадсан улс орн л урт удаан хугацаанд оршин тогтнодогч автай. Тийм учраас өнөөдөр бид нэр түүхийг хамгаална, түүхийг сэргээн гэж ярьж байгаа гэдэг нь Монгол улсын тусгаар тогтнол үндэсний аюулгүй байдлыг урт удаан хугацаанд бий болгохын төлөөх энэ цаг үеийн бидний үйл байх учиртай. Монгол улсын засгийн газар бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын дагуу хот, аймаг сумдаа нөөц боломж онцлогтон тулгуурлан бүсчлэн хөгжүүлэх бодлого баримталж байна. Зүүн бүс нутаг Хинти, Дорнод, Сүхбаатар аймагуд их эзэн Чингис хааны өсөж төрсөн түүхэн газар орноос эхлээд байгаль соёлын 20 гаруй нөөц газар, соёлын үнэлж баршгүй өв, аялал жуулчлал хөгжүүлэх таатай нөхцөлтэй бүс нутагт бол түүхэн аялал жуулчлалын бүс болгон хөгжүүлэх энэхүү шийдвэрийг гаргажээ. Их эзэн хааны төрсөн нутаг Монгол улсын төрийн гал голомт. Монгол улсын байгаль орчин экологийн хамгийн зохист, хамгийн байгалийн үзэмж төгөлдөр газар бол манай зүүн бүс. Шилийн богдоос ахуулаад талын агуу, даргангаас ахуулаад бурхан халдуун, хаан хинтээ хайрхан, нөмөргийн дархан цаасд газар, зэрлэг амьтдтай зэрэгцэн оршиж байгаа ийм сайхан газар орон нутаг бол манай зүүн аймаг. Манай зүүн аймгийн цаад хил дагуу Хавирга, Баян Өшөө боомтын цаадалд нийтдээ 43 сая иргэн оршин сууж байгаа. Жилдээ 40 орчим сая иргэн аялал жуулчлалын зорилгоор аялаж ирдэг ийм бүс нутаг. Хил дамсан аялал жуулчлал, хилийн аялал жуулчлал, дээрээс нь түүхэн аялал жуулчлалын томоохон бүс нутаг гэж байгаль орчин аялал жуулчлалын Монгол улсын засгийн газраас үзэж байгаа. Монгол орны зүүн бүс нутгийг дэлхийн түүхийн салшгүй хэсэг гэж хэлж болно. Энэ тэргуунд их эзэн Чингис хааны түүхийг энд нэрлэх бөгөөд их хаанаар өгүүлсэн томоохон бүтээн байгуулалтуудыг түүхэн газарт нь байгуулж, түүнийг дагсан аялал жуулчлалын маршрут бий болгох ажлыг засгийн газар эхлээд байна. Манай ах бол өргөн удам газар нутагтаа байгаа даахгүй. Жуулчдын хувьд болохоор ингээ хэдэн зуун километр ингээд өөрөөр тийш яваад авах боломжгүй байгаа. Тэгэхээр хинтээ бол өөрөө яаж нэхэр яг ийм цогц байдлаараа ийм түүхэн мөн чанар түүхүүдийг ингээд өөртөө агуулчихж байгаа. Тэгээд бид нар бол зарах зүйл яалт байхгүй ингээд Чингис хаан. Нэгсэндээ Man of the Millennium буюу энэ чинь мянганы хүн байгаад шүү дээ. Энэ хүн ямар үнэт зүйлтэй байсан. Яагаад их хэсэг бол бусдаас онцгой гэдгийг ингээд судалж хайгаад үзэж байгаа учраас түүний бүх түүхтэй холбогдож болохын цэгүүдийг богино зайд ингээд цогц хэлбэрээр хөгжүүлж байгаа. Тэгэхээр чухал байгаа юм л да. Их эзэн Чингис хааны үнэт өв, давтагдашгүй энэхүү онцлогтон тулгуурлан Хинти аймгийн дэлгэр хаан сум, Хэрлэнгийн хөдөө аралд Монголын нууц товчоо цогцлборыг барьж ажлын гүйцэтгэл 88% та яваа бол Норивлын сум, төрийн их зарагч Шэхий хутгийн төрсөн нутагт баригдаж буй Шэхий хутаг их засаг цогцлбор 91% гүйцэтгэлтэй байна. Тэмүүжин Боорч нарын анд барилдсан нутаг Хинти аймгийн Батноров сумын хөхүүрийн талд анд барилдлагын хөшөө бүрэн ашиглалтанд орсон бол Тэмүүжинг Чингис хаанд өргөмжилсөн түүхэн газар Хинти аймгийн Бэндэр сумын цагаан нуурт байгуулсан их хуралдай цогцлбор бүрэн дуусаж аялал жуулчлалын үндэсний хорооны 3 дугаар хуралдаанаар үе таалгаа нээгээд байна. Энэ газар бол дайны дэлхийг 200-ны турш засаглаж хүн төрөлхтний соёл хэмжлийг тодорхойлж байсан бидний өвөг эзэн гайхамшиг түүхийн эхлэл юм аа. Эзэнт гүрний агуу их түүхийг
эдийн засгийн төлөө мөнх тэнгэрийн хүчин дор Монгол улс мандан бадрах болтугай. Их хуралдай цогцлбарын дотоод хийц, зохиомж, Монгол түүх, уламжлалаа шингээсэн онцлогтойгоос гадна цонжин болдог, хар зүрхний хөх нуур, бурхан халдуун, хэрлэнгийн хөдөөрл, балдан брэвэн хийд, аршаан хад, өглөгчийн хэрэм, дуурлаг нарс, Монгол хацдын өргөө, дэлгүүн болдог, Чингис хааны гэрэлт хөшөө хүртлэх түүхэн аялал жуулчлалын дурсгалт газруудын холбоос цэгдээр байрлаж байгаараа онцлог. Дахин давтагдашгүй энэ бүтээлийг урлагийн гавьяат зүтгэлтэн зурааж, сийлбэрж, төр тогтох урлан бүтээсэн байна. 1206 онд Чингис хаан их хуралдай зарлаж, Чингис хаан цолонд өрөмжлөгдөөд 9 цагаан тугаан дахиж энэ олон ханилаг овдонгуудыг нэгтгэж их Монгол улсыг байгуулсан. Тэгээд энд 95 гавьяатнаа шагнаад ийм Монгол улс байгуулсан гал гол түүхэн газар нь энийг байгуулах бол одоо монголчууд бидний хувьд одоо их хаандаа хүндэтгэл үзүүлж байгаа Монгол улсаа өн удаан оршин тогтнох тэр сайхан санаа өгүүлдэн одоо монгол хүний хувьд бид нэр бүгдээрээ л энэ одоо өргөл өргөж байгааг нэг тэмдэг юм байна. Монголын жирийн малчнаас эхлээд эзэн хаан хүртэл 4 хамтай гэрээс 10 хамтай гэр хүртэл Монгол гэр дотор 4 зүг 8 зохис тэгээд 24 үнсэг завсар гэж ингэ том ялдаг цөмөрөө нэртэй цөмөрөө гадаад дотоод бэлэгдэлтэй ийм гайхамшигтай юм байдаг байхгүй. Тэрийг өнөөдөр 48 болгоод өөрөөр хэлбэл энэ өргөг одоо ийм том монументал бүтээл болгоод ингэ бүтээсэн. Гэхдээ яг Монголынхаа тиг ухаанаар одоо Монгол барилгын уран барилгын тэгээр бүтээсэн байна. Тэгээ энэ нь бол энэ орд өргөний хамгийн чухал олт гэж би бодож байна. Ер нь энэ бүхнийг бид нар хойштон цаашдаа залуу хойч үедээ энийг бүгд ярьж сурталчлах. Тэгээ дээр нь бол бид нар гадаадынхан дэнийг бас сайн ойлгуулмаар байна. Энэ бол миний хувьд Монголын уран бүтээлчдийг үнэхээр шүтэн биширмээр Монголын засгийн газар ялангуяа аялал жуулчлалын байгалийн аялал жуулчлалын яам ер нь ард түмэн маш их юм хийж байгаа юм байна гэсэн тийм сэтгэлийг төрсөн би бүр баярлаад үнэхээр Чингис хааны нонгон нутагт ийм гоё бүтээгдэхүүн хийсэн байна. Одоо ерөөсөө л замаа гоё тавиал улам хөгжүүлээл улам гадаад болон дотоодын жүжигчтэй явчих юм бол ард түмний минь амьдралын түвшин маш дээшлэл гэж би тэгжэл баярлж байна. Түүхийн энэ мэд томоохон бүтээн байгуулалтуудаас гадна түүх соёл, өв уламжлалаа ирээдүйн хойч үедээ болон дэлхийд дахинд сурталчлах, жуулчдыг татах, соёл аялал жуулчлалын бүтээгдэхүүн үйлчилгээнүүдийг зүүн бүсэд бий болгоход ч анхаарч байна. Мөн шинээр ашиглалтанд орж буй их хуралдай цогцлбарыг Чингисийн музейн харьяалалд шилжүүлж, Чингис хааны түүхэн аялал жуулчлалын маршрут, түүнийг олон улсад сурталчлах ажлыг нэгдсэн зохион байгуулалтаар хийхээр төлөвлөжээ. За манай Чингис хааны музей бол одоо олон улсад зочлуул зохих 20 музейнийгээр одоо тодорсон одоо National Geographic сэтгүүлээс гаргасан Азад зочлох зохимжтой мөн одоо хамгийн сонирхолтой шинэ нэгдсэн музейнуудын нэгээр тодорсон. За ингээд Чингис хааны музей маань одоо дэлхийд дахинаа Монгол улсыг сурчлан таниулах ажлаас гадна одоо Монголын түүх тэр дундаа их Монгол улсын түүх Чингис хааны түүхийг таниулах ажлыг одоо маш сайн хийж байгаа. За нөгөө талдаа бас дотооддоо одоо Монголын өв соёл дээр суурилсан, түүхэн дээр суурилсан өртөөчилсөн аяллыг яг биедан хариуцаж ажиллахаар төлөвлөж байгаа. За Чингис хаан музейн харьяа одоо бид бүхэн одоо зүүн бүсэд 5 одоо цэг дээр өртөөчилсөн түүхэн аяллын юм хөтөлбөр гаргаж байгаа. За манай Чингис хаан музейгээс бол энэ хөтөлбөрийг бүрэн болгож гаргаад одоо энэ хөтөлбөрийнхаа хүрээнд Монголын түүхтэй за цаашлаад их Монгол улсын түүхтэй холбогдолтой мэдээллийг нэг дороос одоо бүрэн хэмжээнд аялаж танин мэдэх боломжтой соёлын хөтөлбөрийг гаргаж ажиллаж байна. Сүхбаатар аймаг Монгол даяар төрийн их тахилгад алтан овоо, эрийн хэмрэг сэргээсэн шилийн богд, бурхан ухаант уран дархчуудын дарганга мөнгөн урлал, байгалийн өвөрмөц үзэгдэл хунгийн чуулган, хурдан шандас төлгүүдээрээ алдартай нутаг.
Харин Дорнод аймаг халах голын бүс нутаг, Чингисийн хэрмэн зам, буйр нуур, их бурханд, Минэнгийн тал, цагаан зээр, хэрлэн барс хотын төр, соёл зуул, баатарлаг түүх, өвлөн ихийн үлгийн нутаг. Эдгээр түүхэн болон байгалийн үзэсгэлэнт газруудад түшгэлсэн парк, музей, цоцлбруудыг дээрх 2 аймагт байгуулж, түүхэн аялал жуулчлалын алтан гурвалжинд холбохоос гадна газар зүйн таатай байрлалыг нь ашиглан хил орчмын аялал жуулчлал хөгжүүлэх бодлого баримталж байна. Хинти, Сүхбаатар, Дорнод аймагуд нь Оросын холбооны улстай Улхан, бүгд найрамдах Хятад ард улстай Хавирга, Баян хошуу, Сүмбэр, Бичигт зэрэг боомтуудаар хиллэх бөгөөд 40 гаруй сая жуулчны зах зээл байна. Бүгд намд Хятад ард улсаас Монгол улсад суугаа онцгүйгээд бүр ирэхэд элчин сайдтай бид нар хил орчмын аялал жуулчлал буюу түүхэн аялал жуулчлалын бүс нутагтай холбоо бүхий асуудлуудыг бол хилэлцсэн. Бүгд намд Хятад ард улсын талаас бол багадаа сая жуулчин, дээшлээ 4 сая жуулчин бол орж ирэх бүрэн боломжтой гэдэг тооцоо судалгааг байгаль орчин аялал жуулчлалын яамд танилцуулж байгаа. Цаашдаа бид нар жуулчлалтаар ялангуяа хил орчмын аялал жуулчлалыг түүхэн аялал жуулчлалын бүс нутаг гэдэг энэ үндэслэл суур агуулгын хүрээнд бол бид нар авч үзэж байгаа. Зүүн бүс нутагт дотоодын аялагчдын хөлж тасардаггүй. Дорнод аймагт 2020 онд 23 мянган жуулчин ирж байсан бол 2024 онд 31200, Хинти аймагт 2020 онд 48 мянган жуулчин ирж байсан бол 24 онд 95275 болж 2 дахин нэмэгдэжээ. Цаашид хил орчмын аялагчдын тоо нэмэгдэх тул орчин үеийн жуулчдын ихээр сонирхох болсон адал явдалт аялал жуулчлалыг хөгжүүлэх өргөн зах зээл мөн байна. Ялангуяа энэ 2 аймаг дээр энэ хил орчмын аялал жуулчлалыг дагуулад дэлхийн чиг хандлагууд нь хаашаа явж байгаа нэхэр илүү байгальтай ойрхон байгаа тэр ундаг дуугаар аялах. Тэр бүр юм электрон байх юм бол илүү зүгээр гэж бас үзээд байдаг. Хоёрдугаарт хайкинг хийх гэж байгаа. Гуравдугаарт зэрлэг байгалыг ажиглах гэдэг. Энэ бол бүр ингээд 3 хоног, 5 хоног, 7 хоногоор суугаад тэр зэрлэг байгалыг ажиглаад мөн манай хоолны урлаг байдаг юм Монголын үндэсний хооллуудыг сонирхдаг ийм зүйлүүдийг бас хөгжүүлэх боломжтой. Нөгөө талдаа өвөрмөц байж байгаа зүйл нь тэмээ болон энэ сарлаг байна. Холын замын морин аял гэж байдаг шиг энэ өөр амьтдаар тий богино зайд одоо 3-5 км байдаг ингээ аялуулад үзүүлэх нь бол маш юм өвөрмөц тэр туршлагуудыг бол бас жуулчдад бий болгож байгаа. Зүүн бүсэд түүхэн болон хил орчмын аялал жуулчлал хөгжүүлж, эдийн засгийн интеграцид оруулахад дэд бүтэц чухал үүрэгтэй. Засгийн газраас өнгөрсөн 4 жилд шин сэргэлтийн бодлогын хүрээнд хилийн боомтууд бүх аймагуудаа хооронд нь болон олон улсын чанартай авто замуудтай холбох томоохон төслүүдийг хэрэгжүүлж байна. Тухайлбал авто замын босоо тэнхлэгт Улхан, Баян уул, Чингис, Бороондор, Замын үүд, Ирээн цав, Жовлсон, Баруун урт, Хөөт, Бичигт чиглэлд төмөр замын босоо тэнхлэгийн зам бий болгож байна. Цаашид Түмэн цогт Сүмбэр чиглэлд авто зам, Зүүн Баян, Сайн шанд, Баруун урт, Хөөт чиглэлд төмөр замын хэвтэ тэнхлэгийн зам байгуулахаар зорж байна. Эцэст нь Хинти, Дорнод, Сүхбаатар дан дангаараа биш хамтдаа дэлхийн сая жуулчдыг татсан түүхэн аялал жуулчлалын бүс болон хөгжиж, хил орчмын улсуудтай аялал жуулчлал, эдийн засгийн интеграцид орсон эдүхтэй бүс нутаг болох эхлэл үүгээр тавигдж байна.